Нүгэл хилэнцэн дэнсэн дээр. Миний өмнө настай автар туранхай хүн сууж байна. Энэ хүн чойбилсан цэдэн бол нартай тун ойрхон ажиллаж амьдарч явжээ. Үеийнхэн нь шомбонц хэмээн очилдог Гомбын бат очиргой юм. Бат очиргой бит хоёрын яриа тун жирийн зүйлээс эхэллээ. Таныг юу н яагаад хүмүүс шомбонц бат очир гэдэг юм. Эвгүй ишвал та сонирхолгүй юу гэхэд бат очиргой нэмсгэлснэ. Юу нэвгүй ах уу? Харин ч багын юм санаанд оруулж ярианы маань ихийг та зөв гаргаж өглөө. Ах нь насаараа шомбон цочтой явлаа. Хүн болгон багштай байдгийн адилаар ах нь гомбчов зайсан гэж сайн багштай явлаа. Би тэр хүний ачаар санхүүгийн мэдлэг эзэмшиж 20-р настайдаа сангийн яамд тал бичээчийн алба хашчаалаа. Манай яамны сайд дорж мээрэн эрхэлсэн төшмөл нь довчонгой байв. Шанаг хочтой дам гэж надаас хэд ах хүн бичээж хийж байв. Тэр нэг өдөр орж ирээд энэний сууж байгааг шомбоочхоод бас ихээ хэвлүү бичээж байх нэ гэж үлээ. Тэнд байсан хүмүүс бүгд инээлдэж шомбоочхоод шомбонц гэцгээж байснаар энэ нэрийг авсан юм гэв. Бат очиргой бит хоёрын яриа тэгсхийгээд дотоодыг хамгаалах газар руу хандлаа. Яагаад гэвэл энд хүн бидний ойлгож байгаагаар хамгийн хэцүү үед энэ албанд хүчин зүтгэж байв. Бат очиргой та дотоодыг хамгаалах газар анх очиж ямар шүү амьдрал үтсэн бэлээ? Би Төв аймгийн Баян суманд нягтлан бодхоос эхлээд даргаыг нь хүртэл хийж байв. 1934 оны 100 дотоодыг хамгаалахын Цэсэн давг гэдэг хүн очиод шууд л хотод ажиллуулна. Даргын ажлаа нарийн бичгийн даргатаа хүлээлгэж өг гэдэг юм байна. Би дотроо дургүй байв. Яагаад гэвэл бид нутагтаа муугүй нэртэй дарга байлаа. Бас дотоодыг хамгаалах газар гэдгийг сургаар багсааг мэднэ. Төрөөхөнд нь лхүмб улаан бүрүү нарын хэрэг гээд ер нь нэлээд барай тавиа эхэлчихсэн үе байв. Хичнээн дургуулхаад яах вүлээ дээ. Хүчээр шахмал хотод орж ирсэн. Дотоодыг хамгаалахад туслах төлөөлөгч гэдэг алба хашших боллоо. Энд төдийл удаагүй дээ. Нэг өдөр намайг дарагд удснаа. За чамайг алтан булгагт суулгах болсон. Алтан булгийн дотоодыг хамгаалах ангид туслах төлөөлөгчөөр яв гэхин тэр. Хотыг бодвол тэнд тайван. Миний хувьд алтан булгийн банкийг л харж хандна. Зөвшөөрлгүйгээр насаачаас гарах гэсэн хэдэн бурайд баригдаж захиргааны арга хэмжээ авагддаг л байв. Нэг өдөр сайд дарга нар ирнэ гин гэсэн яриа болж төдөлгүй хэдэн хард хэрэг давхиж ирсэн нь гиндэн дэмэд самбуу нарын олон дарга байсан. Банкны байшинд бууцгаасан. Би хамгаалтанд байсан учраас сайн харж авлаа. Яах гэж яваагийн сургал бол Сталинд бараалах гин гисэнсэн. Нөгөө л гансыг нь хуугаалгацсан гэж яриад байгаа хэргийн эхлэл байсан болоо да. Нэлээд хэд хоногийн дараа эргэж ирсэн. Бас л банкны байшинд буудлаж цайлаад тун дуу өгчөө муутай, уруу царайтайхан шиг саланг тусдаа хөдөлцгөөж үлээ. Одоо бодоход дарга нар маань өөр хоорондоо нэлээд зөрөлдөөнтэй явсан болоо да. Удаачгүй гиндэн эсэргүү олж дэмэд нас орж тэдний талынхныг барина гэсэн хоморголсон баримтчилгаа эхэлж үлээ. Та ер нь хэдийн үеэс Чойбилсангийн дэргэд ажиллах болсон юм. 1937 оны намар дотоод яамны газрын дарга дог сүр намайг дуудаад за чамайг тун хариуцлагатай ажилд томилно. Чойбилсангийн бие хамгаалагч болно. Байшинд нь очиж тэнд л байх болно шүү гэв. Даргын өдөөс тэрслэх ирэх байх биш. Нэг бодоход айлын зарцуулж байгаа ч юм шиг, нөгөө бодоход хүн барихгүй даргыг л харж хандаж байна. Зүгээр ч юм шиг санагдав. Тгий гисэн. Чойбилсангийнх одоогийн гадаадын амтлын яамны дэргэд жижигхэн шавар байшинд байсан. Гүндэгмаага авчираад удаагүй байсан баг. Тогоочин шарав гэж төвд хүн байсан. Би очиод шарвгаан өрөөнд байж байтал Чойбилсан гарч ирээд за хамгаалагч маань хүрээ дээрээ юу гэснээр шарвгаа тандан энэ хүүд хоол өгч байгаараа гэв. Эхний үед тусгай өрөөгүй тогоочтой хамтл байдаг байсан. Дараа нь өрөө байртай буу зэвсэгтэй болсон. Бусад хүн надаас заавал асууж зөвшөөрөл ирнэ. Харин дарь зав малч хоёр л дуртай цагтаа ордог байсан. Яамнаас бас оруулахгүй хүнийг зааж өгдөг байв. Цэргийн эмнэлгийн дэндэв гэж хүн ирнэ. Битгий оруулаарай гэдэг өчүүлээ. Яахлаараа тэр хүнийг тэгж хоригддог байсан юм бүү мэд. Эхлээд гэрийг нь сахдаг байснаа сүүлдээ ийш тийшээ явахт нь хамгаалж явах зэргээр улмал ойртож байв. Би олон жил бичээч хийсэн. Хурдан цэвэр бичнэ. Тэгэхээр заримдаа юм бичүүлж хуулуулах зэргээр тусалцаа авдаг байсан. Тэгж байгаад нарийн бичгийн дарга бат гიშгэн нас барахаар намайг нарийн бичгийн дарга болгосон. 1938 онд шиг санаж байна. Дундаа хэдэн жилийн завсралгаатаагаар
1951 он хүртэл Маршалын нарийн бичгийн дарга байсан. Чойбелсонг хаашаал явна, хамт явна. Зөвлөлтөд 4 удаа хамт очсон. Би бат очиргоо яриаг төр тасалж Чойбелсонтай зөвлөлтөд явж байсан дурсамжаасаа тодруулахыг хүссэн юм. Тэгэхэд өвгөн оронд ороосоо том хайрцаг гаргаж ирээд баахан баримт өчиг үзүүлв. Октябрийн социалист их хувьсгалын 21 жилийн ойн баяраар Бунхан тэндрийн зүүн жигүүрт бас баярын хуралд өргөдсөн урилга үзүүлээд ах нь олон сайхан үйл явдалд оролцсон хүн шүү. Орос хэлэнд муу гэд намайг Сталинтай ярилцсан яриануудад оролцуулаагүй. Үүдэнд л хүлээж байсан. Юу ярьж ямар асуудал шийдэж байсныг нь даанч мэдэхгүй юм. Цайлга дайлганд бол зөндөөл орсон. 1942 онд фронтод бэлэг хөргөлцөж очсон. Төрийн дайлган дээр удирдагчдын нэрийг заавал хэлж хундаг өргөдөг ёс байсан. Чойбелсон Сталины төлөө гэж хундаг өргөсөн. Харин Сталин манай нам ард түмний сайн сайхны төлөө хундаг өргөсөн. Яагаад нэрийг хэлээгүй юм бол тоо гэж бодож байсансан. Та Чойбелсонтай хамгийн ойр байж гадаад дотоод 7 удаа хамт явсан. Ажил алба, хувийн зан чанараараа ямар хүн гэж бодогдож байв та гэж асуухад бат очиргоо инээмсэглээд хатуу ширүүн хууль шийдвэр гарган хүмүүсийг үе олноор нь хилмигдүүлж байсан нүнэ. Манай үеийнхний хинэн ч үүнд марахгүй байх. Хүмүүс янз янз зарлал ярих юм. Өрөөндөө авчраад барьж байсан л гэн би 40 жил үүдийг нь манахта Чойбелсон өрөөндөө хүн баривчилж байсныг огт мэдэхгүй юм. Ер нь гүйтсхэн элдв нялуун зусар зангуул хүн байсан. Ажил дээрээ бол нэлээд зарчимч хин игч цагнан ширүү өгүүлнэ. Харин гэр орондоо хөдөө гадаа явахдаа бол тун энгийн хүн байсан. Маршалтай хөдөө явхад юм уншуулна гэж нэг сүрхий юм би. Арийнхаа судалт цолгочхаад сонин ном уншуулна. Бартаатай замд түүнийг уншина гэдэг бэрхтээ. Айл шилж бодоггүй хүн байсан. Хот айлын хамгийн баруун урд захынх нь хамгийн баян ахлах маягийн айл. Зүүн захынх нь хамгийн ядуу айл байдаг юм гээд дандаа зүүн захын айлд бууж хонж өнжиж явдагсан. Дунд говийн цагаан дэлгэрт явж байгаад нэг айлд бууж илээ. Би хамгаалагч намжил бид гурлаа явсан. Тэр айлд дунд зэргийн насны ганц эмэгтэй сүүхөө өрүүлж байсан. Мен тусаа мэдлцээд Чойбелсон хоймороод суусны дараа эмэгтэй таньж ихэд твцсэнсэн. Цаанаасаа нэг аяг аваад хөдөөнийхний заншлаар алгаараа хальт арчаад сүү аяглах гэхэд нь намжил яран алчуур гарган аягийг арчих гэж үлээ. Тэгэхэд Чойбелсон яах нь тэрэл чигт аягалчих гээд сүүг авч их л бэлэгшэн ууж байж үлээ. Айл голохгүй хоноглон, хүн голохгүй ярилцсан. Хөдөө явахдаа машиндаа гурил дайламб ногоон цай зэрэг зүйлийг заавал авч явдаг байсан. Ядуу хүмүүст бэлэг болгон өгдөг байлаа. Дүү аймгийн Ловсон гомб хотын хар үнэт ханд гэх мэт олон ядуу хүнд юм өгч байсныг мэднэ. Хатанбаатар Магсар Жавын хөгшнийг хамгийн их хүндэлдэг байсан. Мулд Жамянжав гэдэг хүн алагдах хүмүүсийн нэрсийн 2 дугаарт байсан гин. Магсар Жавгаан хөгшин тэр муу Жамянжав миний хуурай өхийг үлгэж өссөн юм. Амийг нь хэлтрүүлээч гэснийг тэр доор нь ясаар олгож байж үлээ. Их л энгийн хүн байсан да. Та ер нь яагаад Чойбелсонд тийм их нэр хүнд олж итгэлийг хүлээн дэрэгдэн ажиллаж байв та гэж боддог уу? Дүү минь хэцүү юм асуулаа да. Хүмүүсийг хилмигдүүлж нэр хүнд олсон байх гэж та бодож байна уу? Би үүндээ ганцхан удаа хүн байцаасан. Чойбелсон хөдөө явчихсан хойгоор дотоод яамны улс төрийн хилцээний зөвлөх Хичков гэж халимаг хүн намайг дуудаж аваачаад Чойбелсон ч алах гэсэн хүнийг бариад байна. Чи байцаа гэж үлээ. Нэг настай автар ажилчин хүн байсан. Би хэдэн удаа уулзаж асуусан. Тэр хүн юу ч мэдэхгүй гэж байснаа. Хоолны газар жаахан халамцсан байхдаа энэ муу Чойбелсон хороовол таарах юм гээд хилчгэж үлээ гэв. Нэрэл өөр ямар нэг холбоос үл байгаагүй бололтой. 3 хоног байцааж байтал Чойбелсон ирж би гэдэг хүн тэр бузар алднаас чөлөөлөгдөж үлээ. Дараа нь манай хилцээний дарга чиний 3 хоног байцаагаад илрүүлээгүй хэргийг манай баяр магнаа 3 минутанд илрүүлсэн гэж үлээ. Бодвол тулгаж хүлээлгээ байлгүй. Баяр магнаа Базарханд Маахур дамб, Мангас дорж, Сэнгээгээд бүр туршлагдсан хүмүүс байлаа шүү дээ. Би Чойбелсон үгийг дуулууртай дагана. Илүү дутуу үггүй хийгснийг нь хийчихэд байхаар л надад итгэдэг байсан болов уу да. Та ер нь Чойбелсон нас ортол хамт байсан уу? Чойбелсонгийн өгсөн талаар хүмүүс янз бүрээр л ярьж бичих боллоо. Хэрв тэр хүний эцсийн мөч хүртэл хамт байсан бол таал сайн мэдэн дээ.
Чойбэлсэн өглөө ажилдаа айж үрдэг. Тэгээд шөнөдөл болтол суудаг хүн байсан. 1950-аад оны үед засгийн газар шинэ байшинд орлоо. Нилээд хүүтэвтэр. Тэгээд Чойбэлсэн өрөөндөө дулаалд суудаг байсан. Нэгдлийн дүрэн боловсруулах гэж өдөр шөнөгүй сууж байсансан. Тэр үед л царай нь бараагаад турж эцээд баг шиг санагдсан. Миний хувьд ажил нь их доороосоо дараад л ингэж байна гэж боддог байсан. Сүүлдээ би энэ муудсаар л байв. Зөвлөлтөөс цэргийн том цолтой эмчирж үтсэн. Дараах нь нэг өдөр надаар цай авчруулж ууд суугаад намайг хойшоо явж эмчлүүлгийлээ. Энд нэг ийм байгаа юм гэд өрөөсөн бөөрнийхөө дээх нь гадагшаа домбоочсон хавдар шиг юм үзүүлж билээ. Тэгээд үүнийг авна гэд байгаа юм гэсэн. Утсанчгүй эмчилгээнд явах боллоо. Явахынхаа урд өдөр надтай харьц суухдаа. Чи орс хэл мэдэх биш. Би шарвыг авч явна. Гүндэг маань хамт явна. Намсараач ав та хоёр орон гэр сайн харж байна шүү. Бусд нь ч яах вэ? Энэ муу хүү нэргүүгээ хэлж байна гэж үлээ. Энэ яриа бит хоёрын сүүлчийн яриа байсан юм. Би бол бөөрийн хорт хавдар гэдэг айхавтар өвчнөр л нас орсон байх гэж боддог. Игч нэрэн ах шарав нар нь ч бас тийм өвчнөр нас барсан юм шүү дээ. Бас удам дагаа юм болов уу да. Би цэтэн балаас хэд хэд удаа асуусан. Чойбэлсэн гойм мессаас л хийлгээд би энэ сайн байгаа гэж хариулсан. Тэгтэл нэг өглөөрт гадаад явдлын яамны сайд ламсвран гэрлөө уцтаж Чойбэлсэн нас орчихсан байна. Одоохон хүрээдэр гэсэн. Дарга нар баргаараа цугласан байлаа. Тэд засгийн газрын ордон руу явж би гэрээд нь очисон. Нэргүүг нь партизан цагаангуй хардаг байсан юм. Тэр хоёрт очиж дуулгаж билээ. Чойбэлсэнг нас барсноос хойш та ямар алба ажилтай яв? Таныг нас бас л цэтэн балтай ойр дотн ажиллаж байсан гэдэг. Хэр зэрэг удаан ажилласан юм бэ? Гар санаа нийлж байв уу? Тийм ээ, нарийн бичгийн дараагаар нь хэсэггүй хугацаанд ажилласан. Юм бүхэн хуучных шиг энгийн элен далангүй байж чадаагүй. Байнгын хяналт болгоомжлын дунд 2 жил болсон да. Нэг өдөр засгийн газрын намын үүргийн нарийн бичгийн дарга багааж ав хурал хийлгээд бат очир нам бос ажил хийсэн гэд намаас хөөж ажлаас халан юучгүй болгочихсон. 1931 онд авсан Монгол ардын хувьсгалт намын гишүүний тэг 51 тоот баталгаа ингэж хураалгасан юм да. Машины бензин хэтрүүлсэн. Хашаа байшин авсан гэгчлэн аарсаар зүйл ярилцсан атлаа. Элдвийн хортой яриа өвөл гаргасан гэдэг зүйл бүрхөө өнгөрчүүлээ. Сүүлд сонсвол цэтэн балын л зайлуулах арга байж үлээ л дээ. Намайг нэг өдөр цэтэн бал чи ордон музейн дараагаар оч гэсэн юм. Би тэр их хөрөнгөн дээр очихгүй. Чадаж байвал энэ л ажлаа хий гэсэнсэн. Гол нь төвөндөл юм сансан юм шиг үлээ. Ажил албагүй баахан яваад хөдөө нутагтаа очиж анхны нэгдлэл байгуулалтсан. Нутаг усандаа сайхан амьдарч байгаад өндөр насны тэтгэвртэй гарсан. 1957 онд намын хянан шалгах хорооны тогтоол гарч уг хэрэг явдлыг цагаатхан Монгол ардын хувьсгалт намын гишүүний минь эрхийг засралтгүйгээр сэргээн эдлүүлсэн. Сүхбаатарын намын игнэнд 58 жил болсон минь өвгөн миний ганц бахархалтай гэснээр Баточиргой бит хоёрын яриа төр завсарлав. Баточиргой надад бараг нэг чамдаан дүүрэн дурсгалт зүйлээ танилцууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан дуугийн одон алтан гац одон 3 байна. Алтан сүлдэт, мөнгөн сүлдэт гэж нэрлэдэг баярын бичиг дурсгалууд эх орондоо болон гадаад давхуулсан сонирхолтой зургууд үзүүллээ. Тэгснэ над руу хөө минь би заримдаа Чойбэлсэн цэдэн бал хоёрыг сэтгэлийн дэнсэн дээр тавьж үздэг юм. Цэдэн балынх л дийлээд байх шиг байдаг та. Чойбэлсэн харгас хатуу зүйл хийсэн үү нэ. Гэхдээ цаг түр ямар байв та. Энэ бөөрөнхий дэлхий чин хутганы үзүүр дээр эргэж байсан үе шүү дээ. Харин ч тусгаар тогтносон Монголыг Монгол зөвлөлтийн найрамдалтай авч гарсан аз гэж боддог. Тэгэхэд цэдэн бал улс орноо худалдаад ч бэлэн явсан. Өдий төдий хүнийг хэлмэгдүүлж зовоолсон. Аста би хүний нутагт амьдрна гэсэн хар муу санааны үднээс улс орныхоо хөгжлийн төлөө огтхонч санаа тавилгүй. Хөгжлийн талаар нэгэн үеийн орнуудаас нь хит хол хоцроосон. Энэ бүхнээрээ цэдэн балын нүгэл асар ихтэй. Миний бодоход ард түмнийхөө оюун ухаан материалын асар их нөөцөөр гараа угаасан цэдэн бал манай өмг түшиг оронд тусгай хангамжинд баян жинэлэг амьдарч байх нь шударга ёсонд нийцнэ гэж үдээ. Энэ хоёр хүний нүгэл хилэнцгийг сэтгэлийн дэнсэн дээр олон ч удаа тавьж үзлээ. Цэдэн балынх л дийлээд байх юм гэсэн Баточиргойн чин сэтгэлийн үгийг та бүхэнд толилуулав.